Амжилт радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаая гэх сураатаагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 25-ны мегмар гарагийн яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За, студид хөтлөгч Мега, Ангараг, Анжгаа, Гэрлээ, за найруулагчаар мөнцөгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг, Медиапол эмнэлэг, за мөн Hello Brand Spam жигэнсэн махаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхэн хамтдаа гар утсаараа гангардгүй гэдэг сэдвээр ярилцсанаа. За. Та яг одоо ямар утас барьж байгаа вэ? Хизээ яаж авсан бэ? Ямар замаар авсан? Дэлгийн замаар. Яагаад авсан? Утсаа рекламд нь. За, ингэсээ. Би одоо iPhone 13 Pro Max барьдгаа. Одоо гэрлэгч бүр өдөр ингээд барьчингуудаа бүр нурж унжилээ. Ингээд даахгүй. Амар хүн юм бэлээ утас нь би бүр гай. Энэ яагаад ийм хүнд байгаа юм? Тэгээ тэртээс 3-аад жилийн өмнө нөхөр авч өгчээсэн. Би нөгөө нэг юу яасан бэхгүй юу? Лизинг гэж жагаад нэг iPhone аваад авчт юм уу да гэтгсэн чинь миний төрсөдөрөөр өгчээсэн байхгүй юу? Одоо миний жинхэнэ төрсөдөр чи маргааш штэ. Чи өөрчлөл болцсон уу ингээд? Баярлсандаа уйлсан уу? Битээр чинь баг 4 жил болцсон уу? Өө за. Баярлсандаа уйлсан. Үгүй, уйлаагүй. Надад амар сонин санагдаад надаа ингээд анх удаа ийм амар үнэтэй билег ус би ингээд амар шокд төрчихсөн. Нэг залуу утас авч өгөөд гэж. Нэг залуу яа сон яах гээд байгааг мэдчихгүй нэг залуу. Тэгэл утсанд явцсан шүү дээ. За цаан ч хоолнд явдаг хүн байна. Чи бас гэж гайгүй. Үнэтэй билег авч өгөхдөө ингээд шоконд ороод нэг баярлахгүй өнгөрчлөөр айгуу сонирн байдаг шүү дээ. Би бас ингээд гоё үнэтэй юм аваад өгөөд ингээд тэгэнгүүт ингээд өнгөрчдөг. Харин тий шоконд орчдөг байхгүй да. Тий яаж нөгөө баярлахаа Уг нь бол баярлаад байгаа. Уг нь дотроо бол алаад байгаа байхгүй. Баярлалаа. Дотроо бол дотоод хуралтай явж байгаа байхгүй тий. За. Би ч нөгөө анх миний Nokia-г манай ах шууд шидэл надад цоошин S4 бэлгэлэхгүй юу. Тэгээд би баярлсандаа баярлаа ахаа л гэсэн шүү дээ. Одоо энэ нөгөө манайд ажилладаг ах чинь уу? Манай эртээ захирал. Хоёлаас манад ажиллах юм байна. Юу чи одоо нөгөө технологийн бэлэг авна гэдэг хүн одоо чи ямар утастай Одоо барьж байгаа утсаа рекламд нөө гэсэн шүү дээ. Ах тэгэхэд S4 аваад баярлаад үйлжсэн бол одоо бол S24 ультра барьж байна. Жилийн өмнө лизингээр авсан. Өөрийн хүчээр авсан гэж. Өөрийн хүч хөдөлмөр хөлсөөр авсан. ихнэр чи авч гисэн юм шүү. Үгүй. Тийм. Эхнэрийн нэр дээр гарсан. Чи ч гэсэн бэлгийн замаар л авсан биш үү тий. Гэхдээ лизингийн ангараг төлдөг тий. Тий. За. Юу тэгээд Хүш утаснуудаа реклам гэсэн шүү дээ. Ингээ гоё рекламд авч таны утасны давуу тал юу вэ? За миний одоо нөгөө нэг утас бол cinematic camera-тай. Тэр яа дээ? Ингээд нөгөө нэг миний утсаар киноч хийж болно. Одоо би тэгт кино хийгээгүй байна. Хийн гэж бодож байгаа Бас жаахан учрыг ойлгохгүй байгаа. Тэгээ би одоо ингээд камерад нь дуртай. Тэгээ дээрэс нь юу? Том болохоор ингээд нөгөө нэг гарнаас мултарч унчих гад байдаггүй айгу. Зав цалцаа тийм байна. би ерөөсөө нэг л шалтгаанаас болж уцаас ялсан. Камернаас нь болоод. За тэгээд миний утсыг одоо рекламдах юм бол те яг л мэрэгжлийн гэрэл зурагч. Агшин бүрий чинь урлаг болгоно. За. Тэнд бол кино хийдэг утастай. Энд бол яанд гэлээ гэр зурагч утастай. Окей. За. Миний утас бол кино хийдэг зурагчин утсаа. Үгүй ээ таних ч бүр пудр Миний гол бол нөгөө ном шиг утас шүү дээ. Билгээд уншиж болдог. Таны утас чи яг нөгөө нэг хөдөө айлт байдаг нөгөө нэг юм толь байдаг шүү дээ. Ихэгддэг яг тэр шиг. Тэрс чинь ямар утас вэ? Fold Xiaomi Fold 2 гэдэг утастай. Зандаа дэлгэгддэг утастай болсон чинь манай анжгаа жаахан атарх ардаас нь галс авцсан шүү дээ. Яг тэ найзууд хоорондоо нэг дуурай шүү дээ. Би тэр урд явж хахад манай тэр нэг хятад түншийн нөхөр лаг гоё утастай байгаа гэсэн байхгүй. Энэ тэгээ ямар үнэтэй гэсэн чинь манайд айгүй үнэтэй байгаад гэсэн мөртлөө урдаа бодлоор гайгүй байгаад байсан байхгүй. Тэгэхээр чи манд энэ утсыг мэдж байгаараа би тэгээд хэрэг гайгүй байгаад юм аавн шүү. Яг чон шинээр нь аваагүй. Бараг шинээр нь авсан. Бараг шинээр нь авсан. Тэгээд таны энэний өмнөх утас чинь бас урдаас ирээстэй. Тэр чинь бол жинхэнэ 100% билгийн замаар. Тэр
чинь баг sponsored by шүү. Тийм шүү дээ. Donation шүү тэр чинь. За. Тэгээд энэ утасны давуу тал бол мангар ихэ. Юу гэхээр эн чинь нэгдүгээр нөө кино мэн үзээд хөвтөж байгаад ингээд дэлгэцдэг учраас бараг 14 инчийн телевиз шиг юм болж байгаа шүү дээ. Тэгээд хөвтөд үзсэн гоё байдаг. Тэгээд маш сайн багтаамжтай. Дээр нь энэ бас мангар бүх юм аа. Би салгалаад унгаагаал хайх. Наан цаана ингээд нэг цуурж муураад ингээд яваад байгаа болохоос эвдэрн элдв бусын гажиг сажиг мэдрэгдэнэ гэж байхгүй. Ердөө давгүй. Би анжихын хуцыг 0-оос олохын тэр ус басхны дээрээс олохын бата хоёрын хажуунаас Ястаа гоё таарт юм бэлээ. эфир дотроос олохын дээр. Камернууд бол нөгөө нэг AI суурилсан камертай учраас тэ ингээд орчныг аягүй сайн мэдэрдэг, гэрэл мэрлээ өөрөө тааруулцдаг. Тэгээд ардталт ингээд жоохон царай муутай хүн байвал шууд лардаал зөвхөн царайлаг намайг гаргаал тэгээд авчдаг. Би ихтэй юу аа гэж бодож байгаа штэ. Энэ камерууд бүгдийн уцын сайхан тасалж байгаа. Тэрийг бол авъя гэж бодож байгаа. Нэрээ. Хохин штэ нэрээ. Яг тэ Надад зөндөө боломж байсан нэрээ. Би аваагүй шүү гэдэг. За, миний уцаас бэлгийн замаар ирсэн. За, тэгээд энэ Oppo гэдэг хятад утас байгаа. Тэгээд энэний камер нь бол ингээд ямар ч одоо нэг юм юу ч тийм янз бүрийн тохиргоо одоо ингээд юу гэдэг ингээд фильтр байх мөрлө зүгээр л бид нар ингээд миний утасны камераар авахад супер гардаг. За болоороо та тэр бид дөрвийн зургийг та гурыг царай ороод миний ганцаараа царай ороод би ардна. Тэр чинь фильтрийг нэг хүн дээр нь тааруулаагүй гэсэн. Тэр нь даагаар гардаг байгаа шүү. Би бүр яг ингээд зүгээр ёо Би чамайг ард зогс гэсэн. би явж таарсан. Тэр фильтр нь ороогүй юм тий. Фильтр нь ороогүй. Эхний 3 дээр нь фильтр нь автоматар тавьчих. Тэр 3 нүрэ бодсон, нэг нь нүрэ ботаагүй. Тэнгүүд нь штэ те. Хятад утасны нэг ноо штэ те. Google Maps орж ирэхгүй заяа. Хятад бичиг гараад ирнэ. Баах хятад бичиг гараад ирнэ. За юу хуцаад байгаа юм гараад ирнэ. Ойлгохгүй чинь би Хятадын төгжрийг харуулж өөрөлдөө. тэгсэн чинь би юу яадаг аахгүй юу? Шарга морд руу яваад төөрчдөг аахгүй нэг бэлхийн замаар орцсон. Тэгээд би ямар замаар яваад төөрцсөн бэ гэхээр дээр ихээр ингээ явсаран байгаад шарга морд руу орон ингээ нийлцдэг гэхлээр ингээ яваад орчих би ингээ Үгүй чи баруун эргээд бэлхүү яваад. би руу яваад. би мэдгүй штэ. Тэгээ би ингээ нэг юм олон хүн божигнсан газар зогсож байгаад нэг залуу бас уучлаарай би яг хаана яваад байгаа юм гэдгсэн чинь гэрлээч гээл таньж намайг. Тэгэхээр би ингээ шарга морд явж байгаа байхгүй энэ шиг ингээ энэ дарихын зам ингээ нийлцдэг гэсэн чинь та Google Maps-аа гаргаж явуулчих би байхгүй. Google Maps уу? Тэгээд Ямар сони арган бараа тэгээд уцаа өгж байгаа байхгүй тэр залууд. Тэгээд тэнгүүд нөгөө залуу чинь нэгсэр тийм байна гэ. Тэгээд надаа ингээд чаавас ингээд зам зааж өгөө. Тэгсэрэн байгаад яг нэг юм замаа олоод очсон л доо. Ямар сони чинийх ийм юм байна нөө нэг яг хятадд ашигладаг тийм утаснууд нь тийм байдаг байхгүй. Яг интернэшнл олон улсад гаргаж байгаа нь болохоор зүгээр. Үгүй энийг харин угаасаа Huawei-гийн хятадаас авсан байхгүй юу? Хятадаас аваад ингээд хятадд байхад хятад хүн бэлгүүсэн худлаа ярьсан шүү. Хятад нэг фитнест явдаг залуу. Юу гэсэн ч гэдэг. За одоо яста байлаар нөгөө хучаа өмхийн шээс мэс гэдэг бүр баларсан юм болоо балар байна. Тэгээгүй шүү. Автобусны буудал дээрээс олсон. Нэг залуу олоод явуулсан гэж Дотроос олсон. Тэгээ нэг энэ хятадын яг энэ дэлгүүрлүүн ороод тэгээ яг ингээд хятад утас одоо манай Mobicom гэдэг шиг энэ Oppo зардаг энэ дэлгүүрээс Үгүй явтаа нэг change явуулсан юм аа. Тэгсэн чи амар хөвгөлтэй тэгээ байжсэн чинь над руу одоо ингээд айри мари хашаах мах эднэр чинь линк шиднэ энэ түрээ дээр тэнгүүт нөгөөт нээлтгэхгүй. Хятад руу яваад очих юм чаа. Бүтлэн бүгсээр ирэх. Хятадын нэг шинэван гэдэг Чи юу яах юм бэ? Наад чинь өштэй. Энэ чи тэд дээр очи нэг програм уншуулад наадах чи зүгээр болох хэвээр. Тийм үү? Тэг тэгхэл хэвээр. Ер нь бол манайхан ч бол газ програмыг уншуулаад тэгээд олон улсын болгочихж байгаа шүү дээ. Ер нь бол За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. За манай найруулагч санд асуулга оруулсан байна. Таны хувьд гар утас хэрэглээ юу? Гангараа юу? Аад нь зүгээр л хэрэглээ штэ. Бэд нь гангарнаа. Сүүлийн утас гарангуут л авдаг. Бэд нь ярьж л байвал юу ч ярьсан яа дээ. Гэд нь миний ажил өөрөө хамгийн сүүлийн үеийн утас барихыг шаарддаг. За манайхан санд асуулганд эцэгтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Медипол эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За энэ өстой амар болсон юм байлээ. Нөгөө нэг манайхан чи ингээд нэг юм
Монгол дэмжлэгдэхгүй гэдэг нэг бол за гадагшаал явахаас аргагүй байж тээ гэдэг үгнүүдийг айгүй их сонсдог юм байна л да. Тэгэхээр л сандраал бүгдээрээ ингээд яахаа учраа мэдэхгүй ерөөсөө зүгээр шууд хүнээ аваад онгоцон суучих гэдэг. Тэгвэл энэ Медипол эмнэлэг бол маш төгс үйлчлэгээ үзүүлж байгаа юм байна. Нэгдүгээр Монголд өгсөн шинжилгээнүүдээ эдний энэ суурин төлөөлөгчийн газар байгаа юм байна Монголд. Тэр суурин төлөөлөгчийн газраар нь дамжуулаад Турк руу явуулгууд Медипол эмнэлгийн одоо тэр мундаг докторууд үзэж хагаад манад эмчлэгдэх юм байна. Эмчлэгдэхдээ тэдэн хоногийн эмчилгээ хийх юм байна. Тийм төлбөртэй байх юм байна шүү гэд. Заавал Турктэй очоод олон хоноод ах шаардлагагүй юм тий. Тэгээд явуулгууд нөгөө хүн чинь онгоцон суугаад очиж шүү дээ. Тэгээд онгоцны бодол дээр буунгууд тэдний нөгөө нэг түргэний машин яаж онгоцон сууж очдөг гэдэг онгоцон суугаад очдөг. Хурж ирээд нөгөө хүний чинь суулгаад шууд эмнэлэгтэй аваачаа хөвтүүлчих нь. Тэнгүүд чи чинь нөгөө хоёр хүн ингээд дагаад очсон байдаг шүү дээ. Сахин махин гэдэг. Тэнгүүд та хоёрт бас хажууханд нь ойрхон байр маяр түрээслэх ч юм уу зочдууд модлыг чи хүртэл зохицуулж өгнө. Орчуулагчаар хангаад өгнө. Ийм супер үйлчлэгээтэй байгаа байхгүй. За тэгээд хавдар мэдрэл зүрх судас нөхөн сэргийг хэмжлэгээ болон бүхий л одоо нэмэлт шинжилгээнүүд тий бусад төрлийн эмчилгээнүүдийг Туркэд одоо өндөр чанартай эмнэлэгт эмчилүүлэх боломжтой. Та ихтлгүүрийн баруун талд л яваад очиход болно. Эднийх зөвхөн Монголд ингэж төлөвлөгчийн газараа байгуулаагүй 26 оронд төлөвлөгчийн газараа байгуулсан. Тэгээд Турк улс чинь болохоор ер нь бол эмчилгээ үйлчлэгээр бол маш чанартай тооцогддог, хямд үнэтэйгээр онцлог байдаг. Ангаргаа хичин чамаар үнэхээр их бахархаж байна. Яг тэлэр шүү дээ те. Бид нар бол одоо ингээд үндсэн хөтлөгч нар энэ хамтран айлгч нар чинь ингээд нэвтрүүлэг дамжиж явсаар байгаад бид нар маш олон нэвтрүүлгээр ингээд ярьсараад бид нар бүр ингээд аманд орцсон байдаг аахгүй юу? Одоо анжгаа ингээд таас авахгүй ярьж байгаа сте. Тэнгүүд ангарах айгүй өөрхөө орж ирэнгүү те. Шууд ингээд нөгөө нэг эдний ингээд юу одоо сошиал хаяг руу н ороод судалж байгаа аахгүй сая яг ингээд эфир эхлэхийн өмнө айгүй мундаг те сая наадах чинь ингээд тэр 26 орон гэдэг юм цаасан дээр байхгүй. Тэгэхэд манай дүү бол ингээд орсных ингээд ярьж байгаа аахгүй. За чи одоо чи ямар мундаг юм бэ? Манай хамгийн албаны мегамар цэцэг ярь да харъя. Юу штэ би чи эднийг ингээд авдаг хүн аахгүй юу? Би уучлаарай та бүхэндээ тэгээд нэг нь хэлье. Тэгээд энэ мэрэгжлийн эмчтэй онлайнаар уулзалт хийгээд хүссэн асуултаа бас асуугаад хариултыг авах боломжтой юм. Түрүү нөгөө анжгаах дэлгэрэнгүй ярьсан болохоор би улсын дугаарыг хэлье. 99 19 6 99 52 32 21 77 28 40 49 дугаараас мэдээлэл аваарай. Одоо баннер дээр ч гэсэн утасны дугаар, 2 утасны дугаар нь байгаа учраас та баннераас бас утасны дугаарын дараа нөхөд харах боломжтой шүү. За тэгээ бидний хувьд хамгийн хэцүү юм бол гадаад руу явж эмнэлгээнд явхад орчуулагчийн хэлний асуудал хэлний бэрхшээлээд тэгэхээр эднийх мэрэгжлийн орчуулгын үйлчилгээгээр бас танд үйлчлэн. Тэгэхээр эмнэлэгт таны бүх үе шатанд Монгол орчуулагч шуурхаа үйлчилнэ. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч сургуулийн цогцлбор эмнэлэг, Медипол эмнэлэг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхэн хамтдаа гар утас ямар яасан блэ? Гар утсаараа гангардггүй гэдэг дээр ярилцж байгаа. За ангараг дээр асуулт очиж байгаа. За ингээд чи 10 төгсөд хэдэн жил болж байгаа лээ? За 15 он төгсөн гэж 10 жил. Үгүй 10 жил. За одоо дахиад 10 жилийн уулзалт. Оо тийм шүү дээ. 10 жилийн үгүй 10 жилийн уулзалт хийдгүү маа бараг хийдгүү. Үгүй хийн гэсэн манайхан. За хийлээ гэж бодъё. Зүгээр би ингэж боддог аахгүй нэг юм голцоо ангууд ингээ 20 жилээс эхлээд уулзаад байдаг харагддээ. Яг л 10 жил гэхэд нэг юм эдийн засаг санхүүгийн хувьд ч нэг доктортой болоогүй нэг дөнгөж ингээд харин тийм их тоохгүй байна. Яг ингэдэг байхгүй. Тийм учраас 20 жил дээр бол багшралтай л хүрээд ирэн заяа харж байгаарай. За хамаагүй. За 10 жилийн чи уулзалт боллоо. Тэгсэн чинь ангийн уулзалтан дээр очисон чинь танаа ангид баг ангид ахтаа нэг ингээд муу сурд ингээд усаа гоожулсан ингээд нэг юм хүүхдүүд эдэг байсан шүү дээ тий. Тийм нэг гар хамгийн сүүлийн утас байрцсан. Тэгээд ингээл томроол явах ангаргаа найцсантай ийм тийм гээл те баяцсан. Ангараа өөрөө яг тий ангаргын талаар яриад байгаа юм шүү дээ. Чи хойруулаад дэлгүй шууд ангаргаа чи өөрөө гэсэн. Чи эзэн юм байсан. Яагаад ингэж надад ингэж арахад байгаа юм шиг юм. Чи өөдөөс нь уцаа гаргаж ирэхгүй. Чи юу яачихгүй юу? Эрэхтэй. Чи яг энэ хувцастайгаа эрэхтэй захирлын хувцсыг нэг өдөр зээлчих. Тэнгүүтээ байна уу? Хөөе цаанчгүй. Тэнгүүтээ юу яачихгүй. Учир зүг ундрах чидрээ загнаад. Хөөе ангийн уулзалтанда машин түрээсэлж очиж байгаа хүмүүс байна. Улаанд 300 бариад ирэх юм бол тэгэл чи хизээ юм байсан би. Надад одоо томроо чи яах вэ ангийнхантаа томроод. Чи зүгээр болоо гэдэг шүү дээ. Хизээ юм байсан.
За шууд ингэж хүүхдээ. Хүүшээ Ариун цагаан хөдөлмөрөөр авцсан байвал яах юм? тийм шүү дээ. Тэр чинь бас 10 мараад өсөөд амьдрал ахуйн бас ингээд сайжирч мазарсан байвал бас яах хүний тэгж болохгүй шүү дээ. Айгүй баяа айдын хүүхэнтэй суудсан байвал яах юм? Тийш. Гүтгтэй хараа яг нэг тийм адын балаа бодол ингээд төрдийн байлээ. Ээжийнхээ болгон шүү би зээлж өмсөө те. Авахаа машиныг унаад тийм яг тэгмэр юм санагдах юм билээ. Гарч яваал. Lexus 600 автомашин Land 600 лөө. Тэрийг авч байдаг юм уу? 600 гараад ирсэн. Тэгээ Land Яа 600-аас ч нэг хүүхэн гарч ирээд нэг бацааны зодоод ирсэн. өдрийн 450 мянгаар түрээслэл тэгэл эргэж чол. Найз нь машин аваад ирлээ. Чи одоо яах вэ? Оо зай яста залахгүй штэ. Ямар Чи тэрний орд бодлоо түрээсэлчихэж. Бодлоотой бууж томрооч те. Манай ингээхөө уулзалт тараагүй байгаа юм уу? Бүш ингэдэм билээ шүү Ос шид чи нааша авираад Би 20-25 жилийн уулзалтанд очиж өссөн нийт Та яасан? За. Би бол байгаагаараа л очиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингэдэм билээ. Мяа байсан гар томорчоод тэгэд ингээд томроод байвал угаасаа ангийнханд амар инээтэй санагддсан байлээ. Ангийнхантайгаа ингээд уулзалтаар чи тэр чинь ингээ яг юм гоё хүүхэд насныхаа байгаагаар л би нэгэ хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэнгүүт заяа одоо лаг онц монц сурдаг байсан те лаг гар одоо ингээд эсвэл ингээд нөгөө нэг спорт урлагийн ингээ авиас маста нэг юм ангийн од хөвгт байдаг штэ тэр хөөрхий жаахан яарсан байх юм бол бас их сонирн байд юм байлээ бас яана энэ мэн хөөрхий амтстаа амарсан Ягаад нөгөө шинэ үеийн нэг юун дээр шинэ үе биш нөгөө нэг амьдрал чамаар минь яасан ч яа Үгүй штэ. X заахгүй юу? X дээр нөгөө нэг хин бүр нарцсан бүр яарсан байдаг штэ. Онон биш та хоёр өөр юм яриад байна. Би болохоор нэг юм дууны клип яриад байгаа Үгүй байхгүй. та хоёр хараа яг ижилхэн утга агуулгатай хоёр юм яриад Та байна. болохоор яг хошин шогийн тоглолын яриад байна. Би болохоор клип яриад байна. Тэрэн дээр болохоор зэрэг нөгөө нэг онон чинь баг дүр нь 10 жилийнх нь баг дүр нь одногийн охин байхгүй юу? Тэгээ тийм лаг ангийнхаа лаг амар од охин байсан чинь он болоод ороод ирлэг байхгүй юу? Тэгсэн чинь Бүгдээрээ багш нь үрцөө очив. араас нь гүгээ тоодгүй байсан залуу онгоцны нисгэрч амар лаг залуудад ирсэн байхгүй юу? Тэгээд бүр ингээд хараад нэрээ үнэхээр тий. Йоо Амьдрал чамаар арай ингээд идэв штэ. Нөгөө тийм ингээд идэв штэ. тэгсээг ууж мухтар өсөө гэд хараа саваач. Яг ингээд тодорхой те. Амар занцтай. Ангийн нэг юм амар огт байдаг те. Тэнгүүдээ нэг тийм авч явуул гэдэг бол. дундаж ингээд нэг тийм нэг ял байгаа мэддэггүй тэгэл эсвэл мөрөөрөө л хичээлээ гэлж нэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ. Тэд нэр бол тэгээд ямар ч л болсон ч л нэг тийм сонирн байдгүй юм байлаа. Нэ ангараг нэг удаа бид нар тэгжсэн шүү дээ. Оо чамтай нэг ямар дотн дэш гэл ингээд тэр өмнө маасраад байсан шүү дээ. Тэгсэн чи би нөгөө 10 жилийнхаа уулзалтыг яг биел зохион байгуулахгүй юу. Тэгээд тэгсэн чинь манай ингээ охтод чинь ингээд бүр зарим нь ингээ фэйсбүүкээр ч найзууд биш хайж олж хүүе сайн уу юу байна да уулзалт болох гэж байна багштай ийм билег авч өгөө тэдэн цагт ирээрээ гэдгсэн чи би та нартай тийм дотн биш гэж. Би бүр нийлэхгүй байсан нь би бүр ингээд тэднийг амар бүлэддэг байсан гэж өөрийгөө бодсон байхгүй юу. Тэднэрт асуудал байсан юм билээ. Би тийж бодсон нэрээ. 10 хүч чи очгоодаа ахаа бүлэдүүл яах юм. Үгүй гэтээ хараа ингээд би та нартай тийм чи бүр дотн биш ингээд гэд. сэтгэлд бүр ингээд хар сэв толб Үгүй болоо. би 10 жилдээ бүх хүмүүстэй найзлаа гэж амар хүсдэг байсан байхгүй юу. Гэхдээ хардаа ингэдэм билээ. Ямар сэтгэлтэй юм бэ? Би одоо ингээд надтай дуурахгүй хүнтэй би ингээд дуурдгүй штэ тий. Дуурахгүй ингээл яваал одоо ингээд 2-3 жил хамт нэг газар ажиллаад яваад л байгаа. Тэнгүүд яг тэрнтэй адилхан би бас 10 жилийнхаа тийм дуурдгүй мурдгүй ямар очиод амын ухаад хэлдэг штэ юм ярий гээ тий. Хойлоо юм ярий найзлий гэдэг л. Тэгээ би бас ингээд бас харьцдаг байсан байхгүй юу. Гэтэ тэр хүүхэд надтай юм ярихгүй. Би бас тэгээд тэнгүүд тэд нар чинь болохоор дараа нь ингээд уулзлаа ярихаар чи амар их зантай байсан ингээд. Би болохоор зэрэг энэ хүүхэд надтай ингээ юм ярихгүй дуурахгүй юм чинь надад ч бас дуурах ярих шаардлага байхгүй гэл яваад байгаа штэ тий. Тэгээ тийм үл ойлголцол үүсдэм билээ штэ мига. Тэгэхээр бүгдээрээ уцлага орцгоо. Тэр намайг те надад ингээд манай ангийн нэг багийг тэгээд уцаа гахуулаад авах юм бол би өстө тултал магтаж өгöd явуулна. За уцын уу хүний нүү. Тэр хүн юу магтуулмаар Хараад ямар сайхан ийм уцчаад амар үдтэй. Ямар харгаргийн юм шиг лаг утсан байдаг гэл те. Пэш миний найз чинь юу гэж явуулсан. Би бас хомлогдох юм байна. Шиг машин утсан бэ ч одоо. Пэш
Хараач юу пүрүүс орой унаад тэгээд яг одоо нөө нэг юм Samsung-а бариад явж байгаа шүү дээ. Тэгээд хашрыг ингээд бүр ингээд нистэл сэвэн. Аврага өнгөрөөж яах уухгүй. Гүг өнгөрөөд баахан тооцоо их юм байна. Тэгин шүү дээ. Тийм байдаг шүү дээ. Тэгээд би үлдээ ингээд жоохон ингээд нөөд ч өнгөрөө жоохон ууж монготой. За харин хэдүүл манай хэн тооцоо хийж байгаа арай бидрээр хэлэхдээ удаагүй байлгүй дээ тэгээд За агар минь чи ингэж тэнэгтүүл нөгөө өрөнд орох нь Нөгөө гэсэн чинь бөөн үр зээл тавиад аваад ирсэн байл нэр одоо яана бэ өөрөө те. төлөө. сая дүүргээр 600 түрээс Те. чүрээсээ тий Харин хөөр тийм. өрөвдчихлөө. Харин тийм. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар за эрүүл мэндийн яам эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнд дэмжин ажиллаж байгаа. За эрүүл мэндийн яам эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрэн өвчнөөс өрсөн зэрэглэх заавар зөвлөмжийг хүргэж байгаа. Тэгэхээр сүрэтэ гэдгээ нуувал яах вэ? Дэлхийн нийтээрээ сүрэн өвчнийг ядуухан өвчлөлт гэж үзэн сүрэтэ хүмүүсийг ялгуурлан гадуурхдагаас хүмүүс өвчнөө нууж хүндрүүлэх амь насаа алдах тохиолдол гардаг байжээ. За гэхдээ одоо энэ байдал бол өөрчлөгдсөн. Энэ өвчнөөр хэн ч өвчүүлж болно. Бид нэг агаартай. Тийм учраас нуулгүй эрт онцлуулж эмчилгээнд орох нь маш чухлаа. Сүрэтэ байж болцсошгүй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж онцлогоо эмчилгээнд хамрагдаж эмчийн зааврын дагуу эмийн тун бүрийг тогтмол ууснаар бүрэн эдгэрнэ. Тэгэхээр сүрэн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоо бэхжүүлэх төслөөс мэдээлэл хүргэлээ. Гэтэ би сүрээ туссан гэх юм бол хүн жоохон зайгаа аваад идэг те юу. Бидний энэ юуны вакцин Галтаа тэрэ. сүрээ юу буюу? За ингээд нэвтрүүлгийн хамтран дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн дэмжин ажиллаа баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа гар утсаараа гангардаг үдэс дээр ярилцж байгаа. За одоо нөгөө нэг асуулт чинь над дээр явж байгаа. За би одоо тэгээд томрол явал тэгэл энийгэл сонсоод сууж ин да одоо тэгээ өөр яах вэ тэгэл дотроо инээ дүрэл тэгэл энийгэл одоо нөгөө яг яана энэ маань хөрхий тэгээд одоо лизинг мизингээр авсан юм байлгүй дээ тэгэл за би аюу сайн сонсогч болсон шүү дээ ер нь радиод ажиллаж орсноос хойш Их бүрэн дөлгөөн гихч оо яг тийм яг л зэрэг ингээд миний ажил дээр ярих хэрэгцээ хангагдчихдаг аахгүй юу тэгээ угаасаа тэнд төмөө амтны дунд очиод яриад ах шаардлага байдаг болохоор тэгээд чимээгөө сууж яадаг штэ. Сонсоод сууж яадаг. Би бол юу яа тэр үнхээр тэр нэг сайхан гоё утсан шууд нөө медаль угаадаг шиг сайхан архин дотор хийгээл ууч нэр яад гэх. Утсыг угаа хэл та. Ямар амар юм. Ус нэвтрдэггүй гэстэй. Нэвтрдэггүй гэлээ те. Жинхэнэ чадхууд ч манай мегаш. Арх нэвтрэх үцэх үү? Аа бодорцсон байваа тэр энэ утсыг угаая. Нэрээ бүр тэхээс тэгэж юм уу? Тэгэл чи яаж байгааг хийж байгаа. Харин ингэж ивэл ямар байна гэх нэрээ. Би бол инээж байгаа л тэгнэ. Барианы шилд арх түргэж байгаа л хийчих юм уу? Тийм штэ. Тий. Эсвэл юу аа минь над мөснийхаа савыг суултгач. Оо над бүгд шил арх хийгээд матч. Угааж байгаа хүн бүгдийг нууж дуусгадаг гэсэн штэ. Гэл. Саах тэр муу нэрээ. Одоо ингээд одоо чиний дургуун байсан анханасаа тийм дургуун байсан хажуугаар чинь дальжгнаад ивэл би манай анги одоо ирэн штэ тий нөгөө математикийн шалгалтыг болов би одоо тэр угаасаа яд бити тэгээ угаасаа би угаасаа дургу тэгээд тэр мөрөд угаасаа л тэгээд томордог байхгүй юу тэгээд би бол тэр мөрийг тийгвэл нэр шууд тэгнэ за аль л та тэгээ харъя л та гэж одоо яра чи өстө манай мега 39 6 бандын нэг нь үстэй яагаад юу гэсгүй бэ одоо ир гэдэг 6 хүн байсан юм уу үгүй тэгээд чи тэр залуугийн хажууд бас адилхан томроод 600 унж очно гэлөө. Яа. Манай дуу бол идүүл гарна өгөхөөс би хүнээс дутаа би бол чи 10 жилийн дараа хоёлаа ингэж уулзсан шүү дээ тий. Би яг ийм загаараа байхгүй бол би бол чамайг нэрээ жиггээ илчлэнтэй. Хүй. Хүй аа. Хүй тий. Ам тайлбар уушхтаа өмнө нь видеог нь үздэг байсан анхааргүй. Чи юм ярихгүй шүү. Чи хоёулаа тэр 4-р сургуулийн орцсон даа гэсэн. Сургуулийн орцч. Бата юм яриа. Чи бата. Би нэрийг найруулж асараа. Тэр одоо ирэх гэсэн асч тий. Яг энэ ч гэдэг насны ялгаа харагдаад байгаа байхгүй юу? Манай хоёр бол яг одоо үзэний насны дээр байгаа байхгүй юу? Хинтэж үзэл үзгээр манус тэр ингээ хор гарцсан шүү дээ. Хорн гарцсан. Манусын хор шар өнгөрсөн. Би ч арийг дотроо хор утгалцсан. Манус бол ингээд инээ дүрэл тэгээд дотроо хэнийгээс суучсан. Одоо дургуун хүүхэд ингээл хажуугаар тайлжгны явахаар дээр нэг уулзалтаар би тэгсэн л дээ. Бүр ингээд дотор
дотор бачимдаад За. тэгээ хоёр дахь орд гараа тэгээд ингээд суусан л да. Хол байсан. Чи яагаад дургүй? Чи яагаад дургүй? За одоо хоёр бол надад матин шалгалтай хуулгуулаагүй. За ёо. Би бол хуулсан байхгүй юу? За. Тэр дургүй хүүхэд нь найз охины болоод. Үгүй тийм юм ерөөсөө байхгүй. Зүгээр л хаасаа тийм шалтгаангүй дургуул. Нөө миний шилийг санамсаргүй хагалсан чи анхаараа зодуулсан өгдөө. Тэгээд дургуул болсон шүү дээ. За. Чи ихтэй муухай айгуу тийм үзээтэй залуу байшоо бас шил хугасны төлөө тэгж үзээ ятдаг. Надад бол ми хол ногч тийм. Гэхдээ анхаараа зодуулсан шүү дээ манай ангаргыг. Санамсаргүй ингээд хагалцсан чинь. Чамаг тийм. Гэхдээ чи бас те 2-2 ахтан байж бас үзээтэй л бастай. Гэхдээ нөгөө хоёр ах нь ажилгүй. Тэр хоёр зодуулаад явж байгаа шүү дээ бас айдхан. Нэг ах нь мегагийн анги гэж байгаа тий. Очиж гурвуудаа зодуулаад яг. Би эдний ахта нэг анги байхдаа бүр аач гэж бараад дуурч үзээгүй заяа. Хөө за. Очиж гурвуудаа зодуулаад яг тийм ээ. Чи эмээгээс айгаад хэлэхгүй шүү дээ тэр чи. Юу эмээ ална шүү Бараг дээ. Эмээ баг арсын өвчөө шүү дээ. Харин эмээгээ дагуулаад очиж харин хэвээр эмээ чинь болоод хэвээр. Чиг гэж хурдан да. Чи намайг задна гинэ. За дараагийн асуулт. Анжаа дээр очиж байгаа штэ. Ийм ухаалаг биш утас барьсан ирнэ. Одоо Nokia ч юм уу те 3310 барьсан ирнэ. Үнэхээр ийм дажгүй бүсгүй залуудаа тааруул та энэ хүний талаар ямар дүгнэлт өгөх вэ? Энэ залуу энэ бүсгүй бол маш олон Та одоо бүсгүйн талаар ярина штэ. Аа. Өчтөө юм бэ. Одоо Энэ штэ. залуу чи. энэ бүсгүй Хүүсээ ойлгох байна. энэ бүсгүй бол те маш олон найз залуутай бүсгүй юм байна. Яа, юу гэсэн үг тэр нь? Хүн хүнд нь тааруулсан утастай юм байна. Энэ хүүхний тэр жижиг цүнхэн дотор алыг гэсэн үнэтэй утас байгаа гэдэгт Таны наад би хорчин гараагүй авч байгаа юм шиг. ихнэ. Өөрөө чиг Ноконд шүү дээ энэ нөгөө юу яадаг зөвхөн дондог руу ярддаг утас байна шүү дээ тэр Nokia ч. Зөвхөн дондог руу. Нийтийн донд бол барьдаг гэдэг пүүдэр шиг юм байгаа. Ингээд нээгддэг пүүдэр шиг юм. Тэр зөвхөн 5 симтэй утас гарцсан шүү дээ. 5 симтэй утас гарцсан шүү. Манай тэр жоохон Тийм юм байхгүйгээ бодож ханжаа. Зүнх мөнх байхгүй заяа. Жоохон. Зүгээр л нэг дан Nokia-той ингээд мессеж чиживэл та яах вэ? Зүгээр дан Nokia-той шүү дээ. Үнэхээр царайлаг эмэгтэй. Уу яах вэ тэгэл Чамаа. сайхан түүхэн байна л гэж харъя шүү дээ. Чамаг ангарга. Би тэр нэг утсанд нэг ажил бүгд л өгөхгүй яг үнэндээ. Вертолот төсөлж очиод вертолотоосоо шүхрээр буугнэ. Манангийнхаа Гэвч чи бараг шүхэр хэрэггүй хаа. Зөв цамцаар ингэж өгөх. Доорсон. зүгээр үсрээл те. Манангийнхаа тэгэл шүхрээ. Надаас өмнө миний уцыг барьж аваарай. За би яштэй те надаа 3 хувилбар байна. За нэг бол би тэр залууг үнэхээр хэлбрээс ангижирсан одоо тийм материалын зүйлийн сонирхолгүй ийм залуу байна гэж бодно. Эмэгтэй хүнд байж болно. За Та мөгийн бодон ахыг заяа. ах тэгж боддог байсан уу? Эмэгтэй хүнд Мөгийг тэгж бодож байгаагүй. мөгийг үгүй ядуу гэж бодож ирсэн шүү. Мөгийг бол бүр үнэхээр энэ ёстой. Үгүй ядуу гэж бодож ирсэн. Хоорхи lumpen паралитар л Амар хорон харцсан залуу. Би бол мөгийн ахыг анх үнэхээр хорн гарцсан материалист ертөнцөөс салсан. Үнэхээр ухаалаг продюсер байна. За хоёр шүү дээ. Чи тэр нөгөө нэг эмэгтэйчүүдийн баяраар сюрприз орж иж яхад яаж байгааг нь харсан уу? эрэгтэйчүүдийн баяраар гэж. Эмэгтэйчүүдийн баяраар. За хоёр дахь хувилбар нь штэ те. Энэ хүчний байгууллага тэр тусмаа Интерпол ч юм уу тийм үү? Тагнуул ч юм уу? Ямар нэг тийм Facebook сошиал орчин ашиглах шаардлагагүй ийм байгууллагад ажилладаг залуу байна. Цэрэн. Тэгээд нөгөө залуу нь ингээд бодлого дэцэн дөрөв. За гурав дахь хувилбар нь энэ зүгээр л ядуу хүн. Йоо ямар хэцүү. Үгүй эмэгтэй хүн баах юм бодож байгаа байхгүй. Харин тийм. Эмэгтэй хүн гоё хүүхэн байвал гоё хүүхэн гэж харна. Заад гар утас ямар байх юм бэ? Гэтэ би яаштай те энэ гурийнхаа алийг байгаасаа гэж хүсэж ийн гэж. Тэр нөгөө үгүй би угаасаа тийм хүчнийх нь үнэхээр дур. Хэлбрээс ангижирсан залуу нь байгаасаа л гэж хүсэж байна. Тэгсэн мөгийн шиг юм бодлоо. Биш байлаа гэж. Биш байлаа. Зүгээр мөнгөгүй байлаа. Биш байлаа. Ядуу байсан юм аа. Хэлбэрчин гар байлаа. Зүгээр хэлбэрдэж хүн уурдаг гар байлаа. Яг хэлбэрнээс ангижирсан юм шиг болж хэлбэрдэж гар байлаа. Би юу гэж бодсон гэж? Би ингэж бодсон заяа. Би болохоор одоо энэ чинь орчин үед шүү дээ тий. Орчин үед
Би тэгээд энэ залуу надтай өдөр болгон уулзах хүссэн залуу байна гэж бодно. Яагаад? Ягаад гэвэл тэр чинь ингээд юу штэ. Ер нь бол залуучуудын хөвчлэн фэйсбүүкээр ч юм уу инстаграмаар ч юм уу чаталдаг штэ тий. Тэгэнгүүт ингээд тим утас ингээд барьж байгааг бодоод фэйсбүүк орчноос жоохон хол юм байна. Янз бүрийн рилс мис тий ингээд инфлюенсер энэ төр иймэрхүү юм сонирхдаггүй маань ховч юм сонирхдаггүй юм байна. Тийм болохоор надад зөвхөн цагаа зарцуулахыг хүсэж байгаа гэж бодноо. Би бас романтик бодолтой л та. Би бол хийж байна. Би бол одоо амьдарч байгаа үн цэнэ мэдэрч байгаа хүн байна гэж бодно би бол. Яа, эмэгтэй хүн шүү дээ. Эмэгтэй хүн тий. Би ингэж хараа би Аахан байвал дэрэг яг сүхээр зогож алмаар байдаг байхгүй. би ингэж хараа. Би ингэж Чи одоо баг жинзээ үсттэй. Юу сакаараа. Тусаараа тэгээс энэ радиогийн хамгийн залуух нь ирчээж. би ингэж хараа ингэ анхтаа ингэ танилцаад ингээл 33 араа барь бочихгүй юу? Чамаг. Тэгээд би ингээд ангарч жоохон ингээд дотносоод хоёулаа жоохон наалдалч ингээд суугаад чаах намайг юу гэж бодсон бэ бол яг ингэж хэлөө шууд утгаараа тархийг хаг цохол би нэрээ. За зайлаа. Би бол зүгээр за зүгээр мэдөө өвчөөсөө хоол яваарай л гин. Чи баг тэр хүнийг бол философи оргил үүсгэж гэж хараад байгаа. Амьд харилцаа хэлдэг тий. Үнэхээр ухаантай хүн байна. Манай энэ яг очоод тэгж хэлж чадсан шүү. Тэгэл Тий. хоёлаа сэтгэлийн хүрнэл өгөх. Наач тэгээ очиж шүү. Би чамайг амьдрахгүй гэдэг нэвтрүүлэгтээ оролцуулсан. Хоёлаа амьдралын талаар ярилцъя. Тэгээ баг андууд болоод дуусах юм шүү. Тэ ир юм ярилцаа биш. Хоёулаа энэ өсвөр үеийнхэнд амьдралын тухай лекц уншия. Өсвөр үеийнхэн байж шээ. За Улаанбаатарт 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Hello Brand Spam жигэнсэн махаараа хамтран ажиллаж байгаа. Үнэстэй гоё. Айгуу гоё амттай. Энд чинь нэг солонгосын юм спам гэ байдаг байхгүй да. Тэгээ би бодсон. Тэрийг авч хэрэглэжсэн. Тэгээ Монголоо үйлдвэрлэж байгаа юм чи Монголынхаа аваад Тийм штэ үндэсний үйлдвэрлэлээ. Тэгээ ингэ задлаа штэ. Задлангуудаа ингэ дотор нь ингэ зүсчин заяо. Дотор нь зүсэнгүүтээ өндөгтэйгөө ингэ цуг ингэ шууд савнаас нь ингэ асгаал тэгэл өндөгтэйгөө хураал өглөөний цайнд янзын гоё. Энэ ингээ 20 жилийн байгаа хөгтөж очир тагнасыг гаргасан бүтээгдэхүүн юм байл л да. Би тэгээ эхлээд энийг ингээ аваа хэлсэн чи нэмэх 18. Гэхдээ юу нэмэх 18 байдаг вэ? Нэмэх 18 градусаас доош хэмт 1 жил хадгалдаг юм байлаа шүү дээ. Заавал хөргөчд хадгалаад байгаа шаардлагагүй. Юу л яа. Чи гэж байгаа. Зүгээр ингээл те спамыг аваачаа. Нэмэг Hello гэдэг нэмэх 18 бүтээгдэхүүн. Hello. Hello. Тэгээд ингээд нэг спам гингүүд Hello spicy. Тэгсний араа залуусын брэнд гэдэг байгаа байхгүй. Классик. Байд гэж чинь чимээ. Тий, очир дагнсыг бол манайхан лабораторийн шинжилгээ Монгол улс стандартчлал итгэмжлийн тохирлын үнэлгээ бүрэн хангадаг гэдгийг мэднэ. Одоо очир дагнсын хям нэг амттай байдсан шүү дээ. Манайх бол одоо байн авч иддэг. Тэгээд байн авч иддэг шүү дээ. Тий. Очир дагнсын энэ спам гэдэг одоо энэ зайдсарх бүтээгдэхүүн бол дэглэм барьж байгаа хүн бол одоо энэ үхрийн махтай, гахаа махтайг сонирхгүй бол дахиад махтай гэж байгаа. Дөрөв төрөлтэй. Угаасаа манай гэрийн доотлын нөлөөрт байнга очир дагнс байж. Сонирхгүй бол. Реклама зүг бүгдийг сонирх гэж хэлсэн. Зүгээр ярилдаа чи. Хөдөө гадаа явж маахтаа аваад явчих юм байлээ. Амраа. Тэгээд зүгээр агшаасан будаа байвал тэрнтэйгээ хойлоод идчихэн зүгээр үгүй маа гэхэд хажууд ингээд юм идэгингүүд нь шууд хүүтээр нөхцөж идчих юм байлээ шүү дээ. Тийм. Яг зүгээр яавал яаж Хүүтнэр ч туслана гэдэг байгаа байхгүй. Нэмэх 18 чи аа. Латай байх шүү дээ. Зогсоочоо юм үтий гэдэг шүү дээ. Тэнгүүд наанаас нэг спам аваад идчихээ хүүрээ гэх. Тэгээд шууд чигээрээ явна. Заавал шаарч шалахгүйгээрс шууд хэлэх боломжтойгоор онцлог тий. За эдэд дэлгэрэнгүй мэдээллийн 76 тэг 7530 R2 7530 гэсэн утаснуудаас аваарай. Тэгээд очир дагнс гэж салахгүйгээр латинаар бичээд Facebook руу нөрөх боломжтой байгаа. За CUGS 25 болон бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон очир дагнс компани нэрийн барааны дэлгүүрээр худалдаалж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Hello Brand Spam жигэнсэн махаараа хамтран ажиллаж байна баярлалаа. За өнөөдөр бид бүхэн хамтдаа гар утсаараа гангардгүй гэдэгс дээр ярилцж байгаа. Хөөе за тийм нөгөө нэг 33 гаруйтай зогсож байгаа хүүхэнтэй яаж яриа өднө гэж би өстө айгуу гоё яриа өднө. Сайн байна уу? Хоёулаа өдөр болгон нөгөө нэг ингээд
лайв чат хийж явах уу гэж тэгин заяа. Гэхдээ та тэгэл дээ. Тэнгүүд нөгөө Хойл чинь- өдөр болгоо спам идгүүл гэлтэй. Нэмэх 18 шүү дээ. Тэнгүүд нөгөөд чинь нь шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? 30-оор 10-тай гингүүд. Тэгэл харин лайв чат хийхин тулд заавал уулзалт хэрэгтэй болно шүү дээ. Ингэж ярина. Хүнд Харин тий. Та нэг сонголтондоо л байл та. Бодож Яагийн санааг бодож дөнгөж сая. тий хол шарнд гараагүй байх. 33-10 мега тим ярьсан юм уу? Хэлсэн штэ. Ярьж зөндөө их ярьсан штэ. Тэр залуу надтай өдөр болгон уулзахын тулд 33.10 барьж байгаа гэж хэлсэн байхгүй юу? Одоо анжгаахыг сэдвээ мэддэггүй гэдэг. Тэрийг нь арай өөрөөр Сэдвээ мэддэггүй анжгаах юм яа яг. За, санал асуулганда хариулцгаая манайхаа. Таны хувьд гар утас хэрэглээ юу, гангараа юу? За, одоо би хариулж эхэлсэн тийм үү? За, зүгээр л хэрэглээ штэ. Миний хувьд бол зүгээр л хэрэглээ. Яг миний нөө арсан шат. За, Аад нь зүгээр л хэрэглээ штэ. Бэд нь гангарнаа, сүүлийн утас гарангуут авдаг. Вэд нь ярьж л байвал юу ч ярьсан яа дээ. Гэд нь миний ажил өөрөө хамгийн сүүлийн үеийн утас барихыг шаарддаг. Минийх дөрөвдгөн. Тийм үү? Тийм ээ, чи угаасаа чиний ойлгож байна. Миний хувьд бол зүгээр л хэрэглээ. Миний ажил бас Минийх бол бас зүгээр л хэрэглээл л орох юм байна л да. Минийх бол бас айгүй юуг шаардж байгаа. Яг ийм нөгөө нэг Та юу шаардаад орчин үеийн утас барихыг шаардж байгаа. Би ч нөгөө нэг жуулч даваад явхлаар нөгөөдөл чинь бүх баримтыг нь би авч үлдэх хэрэгтэй байдаг. Муу камертай муу утастай явхлаар ястаа нүдний булаа болд юм билээ. Яг ингээд нөгөөдөл чинь те анчи чи юу хөгийн юм дарцсан юм бэ гэдэг байхгүй. Гэтэ одоо харин утаснууд ерөнхийдөө одоо орчин үеийн сүүлийн үеийн утаснууд ингээд одоо бичиг баримт ингээд зургийг авна штэ тий тэрийгэ PDF болгоо шууд гэрээ болгоо шууд явуулдаг. Миний одоо энэ утас чинь ингэдэг байхгүй. Шүн одтой шүн мөн байна шүү дээ. Зүгээр ингээд дээш нь харуулад нэг тохиргоог нь хийгээд зүгээр 50-д орхичдаг байхгүй. Тэгээд тэрнгээр ингээд PM ууж жагаад буцчихулж ирээд 30 минутын дараа үзэж үзэнгүүт яг нөгөө од иргэцсэн зургийг авцсан байдаг байхгүй. Тийм зураг хүртэл авдаг. Тийм супер тохиргоотой байхгүй. За, санал асуулгын дуун гарсан. Яг одоо манай лайвыг 638 хүн үзэж байна. Санал асуулганд 474 хүн оролцсон байна. Сайн байна. За, таны хувьд гар утас хэрэглээ юу, гангараа юу? Аад нь зүгээр л хэрэглээ штэ гэдэг дээр ангарах бит хоёрыг нэмээд 390 хүн буюу 77%. За, гангарнаа сүүлийн утас гарангуут авдаг гэдэг дээр 42 хүн буюу 11%. За, ярьж л байвал юу ч ярьсан яад гэдэг дээр 18 хүн буюу 5%. За, миний ажил өөрөө хамгийн сүүлийн үеийн утас барихыг шаарддаг гэдэг дээр та хоёрыг нэмээд 28 хүн буюу 7% байна. За, би ерөөсө 4 жилийн өмнө шүү дээ. Доороос 2 дахь байсан шүү дээ. ярьж л байвал юу ч ярьсан яад гэдэг лөө. Яг тийм хүн байсан шүү дээ. За. Энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 25-ны Мямар гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Hello Brand спам жигэнсэн махаараа за мөн Туркийн төрүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг Медипол эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжил радио 88.3